За лайв маань эхэллээ. За сайн байцгаана уу? Өдөрөнт өдрийн мэнд. За энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээл маань эхлэхэд бэлэн боллоо. Хоёр дахь хичээлээрээ та бүхэндээ уулзч байгаадаа баяртай байна. За түрүүчийн хичээлээр бол Сараагчтай бит хоёр ерөнхийдөө одоо IELTS гэдэг маань юу илээ? Ерөнхий ойлголттой яах гэж IELTS өгөх ёстой лээ гэдэг талаар нь дэлгэрэнгүй ярьсан бол за энэ хичээлээр бол илүү наривчилж одоо дөрвөн чадварлуу нь бол илүү дэлгэрэнгүй бас ярих болно. За эхлээд бас та бүхэндээ танилцуулга өргөсөн зүг бах манайхаа Ачаарэ шинэ Монгол англи хэлний сургалтын төв, шинэ Монгол сургуулийн дэргэдэх англи хэлний сургалтын төв. За сургалтын төвийн би өөрөө бол үйл ажиллагаа хариуцсан зохион байгуулагч Инх Харин. За манай сургалтын төвийн багш олон улсын багшлах зэргийн TESOL зэргийн гэрчлэгээтэй Саран Туяа. Хоёр дахь хичээл маань эхлэхэд сэтгэл догтлол байж байна тий. Тэгчээ шүү. За эхлэх баялаа. За тэгээ. За эхний хичээл IELTS өнөөдрийн сэдв нь ярэ. Зүгээр. За IELTS өнөөдрийн хичээлийн сэдв маань бол IELTS crackers буюу IELTS-ыг хэрхэн хашраах вэ гэсэн сэдвийн доор бол илүү дэлгэрэнгүй ярьж зөвлөгөө өгч ярилцах болно. За хамгийн нэгдүгээр мөн одоо ингээд цаашаа дөрвөн скил дээр нь стратеги болон одоо тулгардаг бэрхшээлүүдийг бол ярилцаж явна. За хамгийн чухал зүйл бол тий IELTS-ийн шалгалт өгч байгаа хүмүүсийн үед хамгийн нэгдүгээр чухал зүйл бол believe you can and you're halfway there. Эдг нь одоо юу гэж байгаа юм бэ гэвэл хамгийн түрүүнд өөртөө маш их итгэх хэрэгтэй тий чадна гэдэгтээ өндөр зорилтод оноогоо авч чадна гэдэгтээ бол итгэлтэй байх нь одоо замынхан бол хагас толгой болж байна гэж ойлгож болно. За бас нэг тийм үг байдаг ш. За эхлэх нь их чухал. Хэрвээ эхэлсэн байгаа альва ажлыг эхэлсэн байгаа тохиолдолд бол 50% нь орсон байна гэж ойлгож болно гэдээ бас үг байдаг шиг хамгийн их нэгдүгээрт бол эхлэх болон итгэх гэдэг маань бол хамгийн чухал юм биш үү? За тэгээд IELTS нь бол IELTS-ийн шалгалт маань дотроо дөрвөн ур чадварыг бол шалгасан секшнүүдтэй байдгийг та бүхэн мэдж байгаа. Listening, reading, writing, speaking гэсэн дөрвөн ур чадвараар өөрийнхөө англи хэлний төвшин бол шалгуулна. За үүнээс гадна IELTS-ийн шалгалт маань таны өөр ямар чадваруудыг шалгадığım бэ гэхээр за listening дээр бол сонсгол дээр бол ерөнхий англи хэлнээс гадна анхаарал төвлөрөх чадвар, reading дээр бол таны логик сэтгэлгээ, тэгээд writing дээр бол time management буюу цагийн зөв хуваарлалт. За тэгээд ярианы шалгалтын дээр бол таны одоо хувь хүн талаас нь илүү энэ шалгалт маань нэгдгээр юм чадваруудыг бас илүү шаарддаг юм байна гэж ойлгож болно. За энэ дөрвөн чадваруудын талаар дараагийн слайдаар бол бүр дэлгэрэнгүй ярих болно. За тэгэхээр энэ дээр IELTS одоо биднээс юу хүсдэг вэ? Биднээс ямар ур чадвар хүсэж байгаа юм бэ гэдгийг би тэгэхэд маш эмтэгцтэйгээр харуулахыг хүсээд за анхны слайдыг бэлдсэн байгаа. За та бүхэн харж байгаа ажлын зүүн талд бол listening, reading хоёр байна тийм үү? За энэ хоёр ур чадвар өөрөө receptive skill буюу хүний альва амийг хүлээж авах чадвар дээр суурилсан байгаа. Сонсоод ойлгоод хийн.
уншаад ойлгоод гин тийм үү. Харин баруун талд байгаа хоёр ур чадвар байгаа шүү дээ. Writing, speaking. За энэ хоёр бол productive skill. За зарим хүмүүс expressive skills гэж хэлдэг. Ерөөсөө хүнийг одоо өөрийгөө гадагшаага одоо хүнд илэрхийлэх ур чадвар. Бичгээр би илэрхийлж гин, яриагаараа илэрхийлж гин. За ерөөсөө ийм хоёр төрлийн дөрвөн ширхэг ур чадварыг одоо чадвар дээр суурлаад бидний англи хэлийг шалгаж одоо энэ үнэлж дүгнэхэд байгаа IELTS маань тий. За тэгээд тэрнээсээ дотроо бол listening дотор ямар ур чадварын за жишээлх юм бол тодорхой мэдээллийг одоо хайж сонсох. Эсвэл аливаа сонсож байгаа юмдаа гол санаа болон дэмжиж байгаа утга санааг ойлгож сонсох. Эсвэл одоо тухайн зүйлийг ярьж байгаа өгүүлэгч байгаа шүү дээ тий. Тэр өгүүлэгчийн бодол санаа энэ зүйлийг ярихдаа хэр зэрэг хандлагатай байгаа юм, дуртай юм уу, дургүй байгаа юм уу тий. Энийг ойлгож сонсох гэх мэтчлийн ийм дотроо задлуул иймэрхүү бас олон төрлийн ийм ур чадрууд байдаг. За тэгээд reading skill одоо бид хоёр энэ дөрвөн ур чадвараа ярихдаа за ерөнхий стратеги буюу ерөнхий одоо тийм маш практикал юм зөвлөгөөг нь дээрэс нь манай төвийн болон IELTS одоо өгсөн тест takers тийм IELTS өгсөн хүмүүсийн зөвлөгөө тэд нэр юун дээр алдсан юун дээр онсон яаж бэлтгэх гэсэн иймэрхүү одоо хүмүүсийн өгсөн зөвлөгөө бас бид оруулж өгсөн байгаа. За жишээлбэл тийм үү. За reading дээр ерөөсөө л ингэдэг шүү дээ тийм. За энийг бол сайхан монголоор ингээд дүгнээд яриад явчих. За жишээ нь энэ бас нэг 7 IELTS-ийн 7 оноо авсан хүний зөвлөгөө байгаа байхгүй юу. За тэгэхээр ингэж шүү дээ. Та reading дээр хоосон хариулт тийм мэдгүй байсан ч гэсэн хоосон хариулт битээ үлдээгээрээ. Ерөөсөө л тийм хариулахыг хичээ бурууч байсан зөвч байсан. Магадгүй зөв болчих юм бол тэр бидэнд оноо олоод нэмэгдээд ирэн тийм учраас reading хэсэг дээр хоосон одоо хариултыг зайгаа хоосон үлдээж болохгүй. Түүнээс гадна та reading одоо 2 дугаар дээр бичсэн байна л да. Та reading одоо practice хийж эхлэх одоо эхний хэдхэн удаа байгаа шүү дээ тий. Ингэж байгаа. Ерөөсөө эхний хэдэн удаа л та одоо юу гэдгийг өөрийнхөө take time болоод одоо 50 ингэж reading-гээ ойлгож хийхийг хичээж болно. Харин хэдэн удаа ингэ practice хийгээд ирсэн дараа магадгүй 3 мө 4 удаа practice хийсний дараа та үнэхээр өөрийгөө тэр шалгалтын одоо уур амьсгалд оруулж 3 том одоо reading гэсэн биднэрт 60 минут өгөөд 3 том одоо текст өгөөд тэрэн дээр ажилуулдаг. Тэр одоо нэг текстэн дээр та 20 минутаа хуваарлаад яг шалгалтын орчиндөө орж ингэж одоо цаг хугацаагаа өөртөө тааруулж өөрөө цаг хугацаанд тааруулж ингэж бэлдэрээ гэсэн юм зөвлөгөө байна. За тэгэхээр үргэлжил ингээл айгүй удаан уншаад бүх үгийг нь орчуулаад ингээл суугаад бэлдээд байх нь бол бас тохиромжтой биш байх нь тий. За дахиад 6.5 оноотой. За бас нэгэн тест takers ийм зөвлөмж ирж байна. За одоо тэр том academic тест байгаа тийм үү? Academic text ба тэрийг та бүгднийг ингэж унших цаг алдах хэрэггүй. Ерөөсөө л эн чинь цаг алдчихна. Тийм учраас одоо бид нэр дараагийн одоо унших reading skill гэсэн тусдаа хичээл дээр бидний ярих одоо нөгөө scanning гэж ярьдаг тийм. Ингэж гүйлгэж уншиж хараад ерөнхий утга санааг бушуухан ингэж ойлгочоод хариулт руугаа ороорой гэсэн нэг юм practical зөвлөгөө байна. За энэ дээр бас 7 оноотой сөрөгч юм зөвлөгөө байна. За ерөөсөө та ингээд 3 том текст орж ирдэг. Reading дээр 3 том текст орж ирдэг учраас 20 минутын дээр та 20 минутаа нэг текстэндээ ингэж хуваарлаарай тий. За тэгээд та энэ одоо түрүүний багшийн хэлсэн skimming, scanning гэсэн хоёр техникийг унших техникийг өөртөө суулгаж өгөөрэй. Энэ бол танд маш их тус болно шүү гэсэн байна. За энийг бид нэр дараагийн reading IELTS reading гэсэн тусдаа хичээл дээр маш дэлгэрэнгүй авч үзнэ. За reading хэсгийн практик зөвлөгөө юм байна. За listening part руугаа ороход бол түрүүний хэлсэн чинь listening дээр бол анхаарал төвлөрүүлэх гэдэг маань хамгийн чухал зүйл. Тэгэхээр ямар ч гэсэн одоо эхний хамгийн нэгдүгээр тип бол reading listening-ийн үед бичлэгэнд бол ерөөсөө тий хариултууд нь бол бүгд маш ойлгомжтойгоор одоо нөгөө хариулахад бэлэм хариулахад бол бүгд ийм ойлгомжтой байдаг тул анхааралтай айгүй чухал
чухал шүү. Анхаарлаа ерөөсөө 1 секунд ч ингэж өөр тийшээгээ анхаарлаа сарниулж болохгүй. Хэрвээ одоо ингээд яг бичлэгийг бол угаасаа нэг л удаа сонсож байгаа. Тэгээд сонсож явах үедээ ямар нэгэн зүйлд ингээ анхаарал чинь төвлөр одоо нөгөө сарнчих юм бол та дараагийн ингээ асуулт байгаа. Үсгээ жишээ нь одоо ядаж хаана явж байгаа хүртэл ингээд алдчихдаг тохиолдлууд байдаг. Тэгэхээр ингээд юу ингээд жоохон анхаарал сарниул газ өөрөө буцаагаад анхаарлаа төвлөрүүлээд тэг хэрвээ одоо ингээд нэг асуултын хариуг сонсч чадаагүй ингээ өнгөрцөн байлаа гэхэд бол шууд хаяа дараагийнхаа асуулт руугаа айгүй хурдан тэгэж орж явах нь их чухал шүү. Тэгээ listening-ийн үед бол listen нь өөрөө CD-ийн бичлэг нь өөрөө нөгөө өмнөх асуултаа хянах 30 секунд, дараагийн асуултаа бас ингээд харах 30 секундыг бол ингээд дандаа ийм тодорхой хугацаа танд ингэж өгч явдаг болохоор тэр үеүүдийг нь айгуу сайн ашиглаад өмнөх ашиглаад одоо дараагийн асуулт руугаа шилжихтэй бол бас ингээд түлхүүр өгнүүдээ бас ингээд өөрөө юу авах боломжтой тодтогоод анхаарлаа илүү төвлөрүүлээ яваад авах боломжтой шүү. За мөн одоо ярианы шалгалт өгчээсэн хүмүүсийн маань сэтгэгдлүүд байна. За эндээс бол ингээд товчхон ярихад бол хамгийн ихний сэтгэгдэл маань одоо өөрөө бие даагаад бэлтгэхдээ те нөгөө listening-ийн CD-гээ сонсонгоо давхар тэр скриптээ ингэж давхар уншаад ерөөхдөө бол бие даагаад бэлтгэхдээ ингээ бүх асуултанд хариулсныхан дараа одоо тэр listening-ийн одоо conversation ч юм уу те тэрийг ингээд хэвлэмлэр харангаа өөрөө бас ингээд давхар сонсож авах юм бол хүний ингээд хараад сонсоод ойлгохын чадварууд нь зэрэг ингээд бас хөгжиж идэг. Тэр энэ алхмууд бол айгүй чухал шүү. Өөрийгөө тэр талаас нь айгүй сайн бэлтээрээ. Тэгээд энэ дээр бас нөгөө ингээд хоёр хүний яриа ингээд явж байлаа. Эсвэл нэг хүний спич явж байлаа гэхэд өөрөө хэвлэмлэр хараад давхар сонсох юм бол нөгөө акцент, pronunciation, одоо нөгөө ритм энтрийг нь айгүй сайн ингээд ойлгож авдаг. Тэгэхээр дараа нь яг read өгөхтэй болохоор ингээд тэр дундаас одоо өгнүүдээ ингэж олж сонсоход бол юм байна. Яг нэг зөвлөгөө бол түрүүний миний нөгөө хэлсэнчлэн ингээд бүх пауз өгж байгаа энэ секундүүдээ 30 секунд 20-30 секундын пауз өгдөг. Тэр үед нь дараагийн асуултуудаа ингээд гүйлгэж харах нь бол тэгээ гүйлгэж харангаа keyword-оо олоод доогоор нь ингээд underline хийснээрээ та дараагийн асуултанд хурдан ингээд хариултаа олох бас нэг тийм цаг хожсон юм тип биш үү. За тэгээд мэдээж listening сайжруулахын тулд бол англи хэлний бүх хэл төрлийн юмыг бол маш сайн сонсох хэрэгтэй хамгийн чухал юм бас. За тэгээд сүүлийн нэг зөвлөгөө би хараад. Тэгэхээр яагаад заавал ингээд олон төрлийн юм сонсоод скриптээ та хараад сонсоорой гэхээр зүгээр скрипт гэдэг үгийг те эрэгтэй хүн, эмэгтэй хүн, том хүн, одоо профессор, сурагч ямар хүнийг одоо би 10 хүний одоо хэлж байгааг сонсчих юм бол дараа нөгөө үгээ ямар ч хүн хэлсэн таниад авчих юм байна шүү дээ тий. Тийм яг зөв. Тэгэхээр ер нь одоо нөгөө listening дээр бас нэг хөвчлэн гардаг одоо анхааруулжтай зүйл гэж байгаа гэхээр listening-ийн үед бол яг хариултаа question paper дээр бол бичиж авна. Ерөөсө дараа нөгөө answer sheet-өө хариугаа хуулах юм 10 минут тусдаа өгөгддөг болохоор тэрэн дээр ерөөсө санаа зовхгүй бүх анхаарлаа ингээд тухайн recording руугаа чиглүүлээд хариултаа болохоор question booklet дээр бичдэг. Тэгээд хэрвээ та зарим үгийг сонсоогүй өнгөрөөсөн тэгээ асуултуудаа ингээд өнгөрөөсөн бол ерөөсө сандарч болохгүй. Газ дараагийнхаа асуултууд руугаа ингээд нөгөө анхаарлаа буцаад ингээд оруулах хэрэгтэй гэдгээр зөвлөгөөнүүд бол listening юм байна. Чухал байгаа. Тэгээд мэдээж listening, reading одоо юун дээр маань
бас нэг их чухал юм бол маш цэвэрхэн гаргацтай бичих гэдэг их чухал байгаа шүү. Clear handwriting гэдэг маань их чухал. Тэгэхээр одоо answer sheet-ээр хариугаа хуулахдаа маш гаргацтай ойлгомжтой цэвэрхэн бичиж байгаарэ. Хэрвээ бичсэн юм нь уншигдахгүй ч юм одоо үнэхээр бас нэг ойлгоход хэцүү бичгтэй хүмүүс идэв штэ тий. Бүр ингээд тэр нь суудсан. Тийм байвал жишээ нь IELTS дээр оноо хасагддаг байгагүй. Хэрвээ нөгөө ойлгомжгүй одоо тэр чинь цаана одоо examiners бол машин шалгаж байгаа. Гаргацгүй ойлгомжгүй бичгүүд бол шууд алтаагаар тогтоож байдаг. Тэр би зөв хариулсан байж ч нөгөө маань гаргахгүй бол тийм. Одоо жишээ нь ингээд A үсэг, E үсэг ч юм уу, E үсэг, A үсэг ч юм уу ингээд гаргацгүй байвал энэ нөгөө төөрөгдүүлсэн гэсэн юуруугаа ороод алтаа болоо авчиж. Тэгэхээр тэгээд хитэн зүг. Бас нөгөө асуулт болгоныхоо instruction бас айгүй унших нь их чухал байдаг. Жишээ нь no more than one word гэж бичсэн байхад ингээ хоёр үг бичдэг ч юм уу. Тэр бол шууд алтаан тоо. Тэгвэл нэгэн одоо article үгээр тоологддог шүү. A гэж бичсэн байхад хоёр үгээр тоологддог ч юм уу. Иймэрхүү юмнууд байдаг болохоор эднээс дээр их сайн анхаарах хэрэгтэй. Тэрийг маш сайн судлах хэрэгтэй юм тий. За. Тий. Окей. За writing хэсэг дээр болохоор за бид бүхэн мэдж байгаа. Бидэнд 60 минут өгөөд хоёр асуулт асуух тийм үү? За бидний нэгдүгээр даалгавар бол зургаар илэрхийлсэн, дүрсээр илэрхийлсэн мэдээллийг хараад 150 үгтэй багтаагаад жижигхэн хэмжээний эссе бичнэ. Хоёрдугаар даалгавар бол 250 үгтэй биднээс зөвхөн асуулт асуун тийм чи энийг өгж байгаа төрлийн асуулт асуугаад түүнийг би 250 үгэндээ багтаагаад ийм зэгцтэй ийм эссе хэлбэрт оруулж бичих ийм одоо даалгавар бидэнд ирдэг бичих хэсэг дээр. За тэгэхээр миний хэлсэнчлэн ийм зургаар илэрхийлсэн ийм график дүүрс одоо газрын зураг юу ч байж болно. Тэр мэдээллийг биднэрт одоо бид нэр бичгээр одоо ингэж тайлбарлаж бичих ийм даалгавар ирж байгаа. За яхаа тэгэхээр task 1 буюу даалгавар 1 дээр та бол ямар ч зохион байгуулалтыг бас өөртөө хийж болно тийм. Ерөнхийдөө 150 үг дотор таны introduction, за overview, за нэг хоёр гол параграф тийм. Гол параграф дотор чинь хамгийн чухал 2 ч юм уу 3 ч юм уу мэдээлэл хамгийн чухал. За энийг багтаагаад ингээд бичээд өгөх ёстой байгаа. Энэ бол бидний даалгавар. За тэгээд яах вэ? Одоо цааныг бодлоо уучлаарай. Саяны болвол одоо модулаар бол академик шалгалтын дээр бол илүү нөгөө юм юунууд ордог тийм. Graph. Chart энтрүүд бол writing task 1 дээр бол academic дээр тэгж орж ирдэг. General дээр яадаг гэлээ? General дээр writing-ийн task бол юу яа? Нэг дээрээ нөгөө илүү бодит амьдрал суурилсан захаа бичих. За хин нэгийг хандаж гомдол бичих. Сайн найздаа хандаад одоо тийм утгатай захаа бичих гэсэн нэг иймэрхүү даалгаврууд нэгдүгээр таск дээр нь орж ирдэг байгаа. Яг гэвэл General IELTS-ийн зорилго нь өөрөө ажиллах, амьдрах, заачлах гэсэн зорилгоор өгдөг учраас тийм бодит амьдрал дээр бидний хэрэглэх ийм жижигхэн бичвэр бичих ийм даалгавар орж ирдэг байгаа. За тэгээд task 1 дээр бид нэр яаж амжилттай хийх юм бэ гэхээр яг эхлээд хараа 60 минут биднэрт өгсөн байгаа юм чинь 20 минутаа бид нэр task 1-дээ 40 минутаа task 2-доо зарцуулна гэж юу нэгэн хүмүүс тэгж хуваарлдаг. Баг бүхэн л тэгж хуваарлдаг. За тэгэхээр би тэр 150 үгтэй ийм бичвэрээ бол 20 минутанд л бичих нэ шүү дээ тий. Тэхийн тулд яах юм? За эхлээд асуултаа маш сайн уншаад за тэгээд нөгөө мэдээллийг харна тийм үү? За тэгээд би аль одоо гол энэ одоо онцлогуудыг тусгаж өгөх юм бэ гэдгийг шийдэн эсээгээ төлөвлөнө 3-4 минут. За 10-аас 15 минутанд бичнэ. За тэгээ эргээгээд нэг өөртөө нэг 3-5 минут үлдээгээд бичсэн юмн дээр бас proofreading буюу өөрөө өөрийгөө шалгах нь шүү дээ тийм. Үгсийн алдаа гаргасан минут, өрмийн алдаа гаргасан минут, он сарын зөв бичсэн минут ч гэдэг юм уу. За иймэрхүү байдлаар 20 минутаа дотор нугаагаад нөгөө 150 үгтэй бичвэрээ бичих хэрэгтэй байгаа. За тэгэхээр
цагийн зохицуулалт бол маш чухал байгаа тий. За энэ дээр маш товчхон. За үлдсэн 40 минутанда writing 2 буюу одоо 250 хүүхдээ эсэгийг бичих боллоо. За хамгийн дөрөв бид нэр төлөвлөмөр байгаа. Төлөвлөж ижил бичнэ. Төлөвлөхгүй бичснээс болоод нөгөө санаанд орж ирсэн юм а бичээлсэн дахиад нэг харсан чинь засчмаарч юм шиг ингээд баллуудаар ингэсээр хагаад хамаг цаг явчихдаг. Тийм учраас 5 минутанд төлөвлөнө. Юуг төлөвлөх юм? Доор нь байна те. Миний эсээ ямар бүтцтэй байх юм? Надаас юу асуусан байна? За би тэгээ эндээ санал нийлэхгүй юу? Би ямар байр сууриас бичих вэ? Миний эсээ хэдэн шиг параграфаас бүрдэх вэ? Хэдэн гол санаатай байх юм? Би 2 гол санаа л хэлье энэний дагуу. Тэгээд би тэр 2 гол санаагаа юугаар дэмжиж өгөх юм? Жишээгээр дэмжих юм уу? Зүгээр юм факт мэдээллээр дэмжих юм уу? За би тэрийгээ шийдэж 5 минут эцээгээ төлөвлөнө. 5 минут төлөвлөлөө, эсээнийхээ бүтцээ 5 минут тодорхойллоо. За ингээ яг түүнийхээ дагуу 25 минутанд бичлээ. За үлдсэн дахиад нэг 5 минут өөртөө заавал үлдээн. За grammatical дүрмийн болон үг үсгийн алдаагаа шалгана. Нөгөө 250 үгтэй хүржүү тэрийгээ шалгана. За тэрэндээ 5 минутаар зарцуулахад ерөөхдөө ингээд 40 минут чинь ингээд яг болж ийн гэсэн үг. За тиймэрхүү байдлаар энэ бүгдээрээ бичгийг хичээгээрэй. За тэгээд хамгийн түрүүнд хэлсэн нөгөө эхлэн гэдэг 50% шүү гэдгийг чинь бид нэр англи хэлээр well begun is half done гэж хэлж гинэ те. За энийг магадгүй та бас нэг өдрөөсөө ажиллах хэрэг гарах чинь билүү те. За практик зөвлөгөө бол ойлгомжтой. Энэ дээр нэг хүн ингэсэн юу зөвлөгөө өгсөн бол гэхээр за 7.5 оноотой хүн өгсөн байх шүү. Энэ зөвлөгөө өгсөн байна. За түрүүний хэлсэн одоо бүх юмаа маш сайн төлөвлөнө. За тэгээд хэл зүгүүд ингээ хамтдаа хэрэглэгдэх phrases байгаа тийм хэллэг үүд. За тэгээд тэднийг бол бас өөртөө та ашиглах юм бол ашигтай шүү тийм оноо чинь нэмэгдэн. За түүнээс гадна та эсэгийн амжилттай бичихийн тулд vocabulary буюу үгсийн сан гэдэг зүйл чинь маш чухал шүү. За тэгээд тэр мэдж байгаа өгнүүдээ маш зөвөр хэрэглээрэй гэсэн практик зөвлөгөө өгсөн байна. За 6 оноотой бас нэгэн тест takers бол ерөөсөө та тэр бичих гэж байгаа эсээгээ яаж зохион байгуулахаа маш сайн мэддэг байх хэрэгтэй шүү. Зохион байгуулалт гэдэг бол маш чухал шүү гэсэн байна. За тэгээд үгийнхаа тоондоо хүрээрээ гэсэн зөвлөгөө өгчээ. За ярианы хэсэг рүүгээ ороход ярианы хэсэг маань бол нийт үргэлжлэх хугацаа нь 11-ээс 14 минут байдаг. За дотроо бид нар болохоор гэдэг юуг нь ярьж байна л да. Paper based-ийг нь илүү ярьж байна. Тэгэхээр speaking маань дотроо 3 part гэж явж байгаа. За эхний part дээр бол ихэнхдээ таны ерөнхий юм гэдэг тодорхой асуултыг жоохон хялбар асуултууд асууж эхэлнэ. Жишээ нь та ажилтдаг уу, сурдаг уу ч юм уу те. Эхний одоо part бол таны ингээ ерөнхий танилцуулга бол явж байгаа. За хоёр дахь part байна. Хоёр дахь part бас их чухал байгаа. Энэ дээр юуг анхаарах вэ гэвэл 1 минутын одоо танд ингээд cue card-аар cue card өгөөд ингээд тодорхой нэг сэдвийн доор та өөрөө тэр сэдвийн доор өөрөө 1 минут ярих хэрэгтэй байгаа. Тэхийн тулд танд 2 минутын биш 1 минутын бэлдэх хугацаа өгөөд 2 минут ярих юм сэдв өгч байгаа. Тэгэхээр яг түрүүний төлөвлөлттэй бас маш адилхан маш хурдан төлөвлөх хэрэгтэй. Одоо юу ярих гэж байгаа сэдвээ авлаа. Тэгээд яг тодорхой ингээд асуултуудыг бичсэн байдаг л да. Яагаад тэг хизээгээд тэднүүсийнх нь ингээд агуулгад дотроо ингээд бодоод хариултуудаа боловсруулад 1 минутын хугацаанд тэгээ 2 минут бол маш цэгцтэй ойлгомжтой бол ярих хэрэгтэй байгаа шүү. За тэгээ part 3 руугаа ороод хэрэглэх асуултууд нь жоохон хүндрээд илүү дэлгэрэнгүй болоод явдаг. Тэгэхээр за энэ хүмүүсийн зөвлөгөөг харахад өөрөөгөө бол нэг бичиж яриагаа бол бичээд бичлэгээ эргээд өөрөө сонсоод тэгж бэлтгэх нь амар чухал юм байна л ба. Тэгээд ирэхээр өөрийгөө бас хаана алдчих юм хэрхэн байдаг гэдэг тал дээр бас илүү хараад явах боломжтой. За өөр бас нэг хүний сэтгэлдээ харахад одоо ингээд нөгөө ерөнхийдөө ингээд аягүй сайн ярьдаг хүмүүс маань ярианы шалгалтыг болохоор ороод амар мундаг ярьчаал гараад ирнэ гэж бас бодоод идэг байхгүй. Тэгэхээр бас үгүй байдгаа. Ерөнхийдөө тодорхой хэмжээний
бүртээ бэлтгэл болов. Заавал үнэхээр fluent ярьдаг байсан ч гэсэн шалгалтынхаа арга аргачлалт нь өөрийнхөө бол бэлдсэн байх маш шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ хүн болохоор ингээд за ярих гэдэг бол тэ миний хувьд ингээд амар амархан одоо миний ингээд айгуух чаддаг юм байталчаа ингээ ороод сайн тухайн ингээ сэдвийн талаар судлаагүйгээсээ болоо ч юм уу нэг хүрэхгүй минут ингээ ярьснасаа болоод би айгуух оноо алдсан гэсэн юм сэтгэл байна. Тэгэхээр яг л ийм бас харагддаг л да. Ороод ярьчаал гараад ирнэ. Зарим нөгөө амар мундаг ярьдаг хүмүүс маань бас тэгээ оронгууд л та тэр төлөвлөлт гэдгээсээ болоо ч юм уу тэг бэлдээгүйгээсээ болоо жоохон оноо хасагддаг. Тийм тэр сандрал хүмүүс айгуух манайхнаас харагдаад байдаг юм бол сандрал байдаг. Маш их сандартнаасаа болоод өөрийгөө харуулж чадах хэмжээнээс амар доор харуулж гараад ирдэг байхгүй. Өөрийнхөө төвшин тий ярианы чадсан байхад сандарснаас ингээ шал өөр юмд анхаарал нь яваад өөр яана зүгээр нэг хий хоосон ингээ яана гэсэн найзсаа болоод өөрийнхөө тэр ингээд илэрхийлж өндөр ингээ боломжтой байсан боломжоо алддаг шүү. Тэгэхээр тэр сандралыг айгуу сайн өөрийгөө бити ингэж тэр сандрал чам унгахад бити боломж олоорой гэж хэлмээр байна. За тэгэхээр за энэ ямар өчтэй тав юм? За энэ том байна. За яг одоо ерөнхийдөө бол ингээд бэлтий дээр тий нийтдээ 140 гаруй орноос IELTS-ийн шалгалтыг бол жилдээ 5 сая хүн өгдөг юм байна. Давхарсан тий. Тийм байна. Миний бодчихснаас ер нь бидний бодчихснаас илүү маш их альцгүй тийм. Тэгэхээр IELTS-ийг маш их өгдөг байгаа байхгүй юу? За тэгээд тэр дотроос нөгөө 5 сая хүнээс чинь хэдэн 6 оноо авъя, хэдэн 7 оноо авъя, хэдэн 8 оноо авъя гэж төлөвлөсөн байдаг бол тий. Гэхдээ яг хэрэг дээрээ шалгалт өгөөд гараад ирэхээр 900 мянган хүн. Одоо жилд гэсэн үг байхгүй юу? 5 сая хүн IELTS өгж ин түүний 900 мянган 6 оноо авд юм байна. За харин 600 мянган хүн 7 оноогоо авч чаддаг бол 175 мянган хүн 8 оноо авд юм байна. За 8 оноо ер нь 8.5 оноо болоод ирэхээр ерөөсөл proficiency буюу expert баг тийм гэсэн утгатай юм оноо болоод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч ихсэн чамлалдахгүй таа байгаа байхгүй. Тэгэхээр бидэнд бол боломж байна. Тэгэхээр боломж яаж байх юм гэхээр шалгалтын өөрийг нь маш сайн судална. Дараа нь өөрийгөө маш сайн судална тий. За тэгээд маш сайхан бэлдэх, зөв бэлдэх. За энэ л хамгийн чухал арга байгаа. За тэгээд хүн өөр дээрээ ажиллана гэдэг чинь их чухал юм болоо да тий. Өөрийнхөө сул талыг тодорхойлох, сул талыг засах гэдэг юм маань одоо бүр ямар ч нөхцөл их чухал. Ажлын байран дээр өөрийн хувийн амьдрал ингээд чухал асуудал болж байгаа. Үнэхээр тийм шүү дээ. Одоо 675 мянган төгрөг өгөөд шалгалт орж өгчөөд оноогоо авсангүй. За сарын дараа өгье. За 2 сарын дараа өгье. Ингээл мөнгө төлөл өгөөлэй. Гэтэл бидэнд өөр дүн чухал байгаа. Тиймээс өөртөөгөө ажилланаа. Надад өөрчлөлт гарсан уу? Надад ахиц дэвшил гарсан уу? Би юу илүү шинээр мэдэж авсан бэ? Одоо надад ороход би оноогоо авах боломжтой гэдгийг маш сайн дүгнжиж ормоор байна. За түүний тулд өөрийгөө маш сайн мэдмээрэн, өөрийгөө маш сайн дайчилмаар байна тий. За энд нэг хүн унших техникийг илүү тодруулах арга байна уу гэж асуужээ. Тэгэхээр би та бүхэн одоо энэ пэйжүүд дээр байгаа манай энэ хичээлийн хуваартай танилцаарай, сэдвүүдтэй танилцаарай. Reading гэдэг тусдаа хичээл орно. Тэн дээр нөгөө түрүүний ярьж дурдсан техникүүдийг бит хоёр бас маш гоё задлж өгч ярихаар байгаа шүү. За тэгэхээр өмнөх хичээлийн лайв дээр бас зарим хүмүүс хоёулаа айгүйх mock тест гэх юм тий. Тэгээд хүмүүс mock зарим нөгөө mock тест гэж юу юм бэ гэсэн асуултууд бас байсан болохоор зүгээр ингээд ойлгомжтой зүгээр жишг шалгалттай ерөнхийн ингээд IELTS-ийн одоо жинхэнэ шалгалттай маш ойрхон жишг шалгалт. Тэгэхээр та одоо жишг шалгалтыг өгснээр өөрийнхөө хаана байгаагаа мөн тэгээ өөрийнхөө төвшин ямар байна? Би ер нь IELTS-ийн шалгалт өгвөл хитэн оноо авах юм байна гэдгээл урьдчилж ингэж
харж байгаа юм шалгалт байгаа шүү. За манайхан бас асуултуудаа асууж эхэлж байна. Яриандаа яаж бэлдэж эхлэх вэ? Тэ? Яаж бэлдэж эхлэх вэ? За яаж бэлдэж эхлэх вэ? Тэгэхээр ерөөсөө бид нар бол ингэж бодож байна. Хамгийн ихний алхам чинь мэдээж IELTS надаас юу өсгөн бэ гэдгийг мэдхийн тулд speaking дээр орж ирдэг түгээмэл за доор хаяж шүү. Доор хаяж 50 асуултыг олоод авчин speaking-ийг. За тэгээд тэн дээр сууж байгаа асуултууд асууж байгаа шүү дээ. Тэр чинь одоо цаана найзынхаа тухай ярина уу гэдгээс арай илүү бас жоохон бодох хэрэгтэй асуултууд асан. Чиний хамгийн дуртай зурагч юу вэ? Түүний тухай ярина уу? Хизээ өгсөн бэ? Хизээ тэр зургийг авахулсан бэ? Хэн авсан бэ? Ямар үйл явдал болсон бэ гэдэг ч юм. Тэгэхээр тэр 50 сэдвээс суугаад эхлээд ингээд өөрөө за би 2 минут ярихад хэдэн өгүүлбэр хэлдэг вэ гэдгээ өөрөө бас олоод мэдчихэв. Тэгээ бүх сэдв дээр ярих юмаа бэлтгэсэн дээр бичиж болно тэрийг бичээд бэлтгэсэн дээр. Дараа нь тэрийгээ ярина. Заавал нэг хүн ингээд суулгах боломж олдохгүй бол өөрөө өөртөө ярина. Утасныхаа рекордерыг тавьж агаад өөрөө өөртөө ярина гэсэн. Ингэж л одоо бэлтэж эхэлнэ. За үнэхээр одоо за би болоод байв шүү. Одоо би хүнээр дүгнүүлээч гэдэг юм уу? Одоо би хүнтэй ярилцах хэрэгтэй байна гэдэг үедээ та speaking partner хайж болно тий. Тэгэхээр тэгж эхлэвэл бас зүгээр яг шүү. Тийм. Тэгээд тэр саяны хэлсэн одоо ингээд 50 асуултын хүрээнд өөрөө бичээд өөрийгөө бэлдээд ингээд бэлтгэх нь эргээд нөгөө writing руугаа бас холбоотой өөрийгөө давхар ингээд бэлд. Тийм. Би чинь энэ дээр бичгтэй ч гэсэн бас холбогдоод нэг хүн бас асуусан байна. Writing дээр хуулж бичээд байвал сайжрах уу? Уучлаарай тасар. Энэ жоо интернетийн ч юм уу санал үзээд байгаа юм тий. За энэ дээр тэгээд бас нэг хүн writing дээр хуулаад бичээд байвал сайжрах уу гэсэн байна. Нэг талаас нэг өнцгөөс хэлэхэд сайжирна. Яаж сайжрах юм гэхээр одоо ингээд тэр чинь тодорхой хилцүүд байгаа шүү дээ тий. It is the interesting fact that гэжээснаа хэлхийг хүссэн юм ч юм уу. Энэ зүйлүүд чинь танд сууж ирнэ л дээ. Буулж бичсний ашиг нь тэр байхгүй юу? Тэгээд энэ хүмүүс одоо эсэгээ яаж өөрөө та бичиж байгаа учраас эргээгээ тэрийг ингээд давхар дүгнээд ч юм уу хараад явах. Тэр өнцгөөсөө бол ашигтай буулж бичих юм. За. За тэгээд өнөөдрийн хичээл бас үр дүнтэй байсан байх гэж найдаж байна. За ямар багш зөвөр 50 асуулт гээд хэлчихлээ. Гэтэ нэгдээс өгд ороод хайгаад speaking одоо common topics тэ IELTS speaking common topics 50 topics 30 topics юу гэж хайж болно. Юун дээр интернет дээр бол хангалттай байгаа шүү. Ер нь бэлтгэх материалууд өндөө байдаг тэ. За тэгээд scale тус бүр дээр бас ер нь асуултууд орж ирж байна. Тэрийг бид нэр бид хэд 7 хоног болгоны мемор бүрөв гарагт 13 цагаас лайв явуулж байгаа. Лайв маань ойролцоогоор 30 минут үргэлжлэнэ. Цаашаа бид хоёр задлаад reading, listening, speaking, writing гэдээ бас задлж нэг тус бүр дээр нь ярих байгаа. Тэрийг тэгэхээр тухайн үед бид энэ асуусан асуултуудын дагуу бас мэдээллүүдээ өгөөд явах байгаа шүү. За энэ хүрээд өндөрлөх үү? За тэгээ. За тэгээ та бүхэн асуултаа манай пэйж үзээрч дамжуулах боломжтой гэж. За сүүлрүүгээ интернет жоохон өртөөр ингээд юу яагаад вэ те? За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. За илүү ихийг мэдмээр байвал дараагийнхаа хичээлүүдийг бас сонирхож үзээрэй. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.